Дэлхийн Монголчуудын Амжилт радио 88.3 дэлхийн дээр сувгаад харгалан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг дахиургий Улаанбаатар хотод 8 цаг 12 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнаар 5 түүний нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн болоод байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэсэн үрээтээр хамтран ажиллана. За мөн үеийн үр дүнтэй бэлтгэл НБЛ-тэй хамт хөдөлгөөний эрх чөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах гэсэн үрээтээр НБЛ глюкозамин хондрогтын сульфат хамтран ажиллана. Зээ мэдлэг гэж менингийн талаар та мэд хөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Манай эфир үз 77 77 38 83. За та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болох боломжтой. За эхний сонсогчийг аваад эхлэе. 88 75 өглөөний мэнд. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд байна. За түбэ. Өглөөний мэнд. Эхний асуулт. 1960 онд Time сэтгүүл гарсан нэгэн нийтлэлд Гондурасын ногоо алт гэж нэг зүйлийг онцолжээ. Энэ юу байсан юм бэ? За хөлбөр өгнө. Ерөнхийлөгч, цэргийн дэглэм, авокадо, гадил гэсэн дөрвөн хөлбөр байна. Цагаа явуулаа. Байна уу? Цэргийн дэглэм. Цэргийн дэглэм биш юм байна. За холбогсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Гондурас улс гэдэг бол Төв Америкт нэгэн улс байна. За энэ улсын хувьд энэ улс ногоо алттай юм шиг байна. Ногоо алт нь юу вэ? Яг үнэ. 77 77 38 83 гэдэг дугаарлаа холбогдноо. За нөгөө хуучин дүрмээр уртлах тоогийн таадаг тэр дүрмийг манайхан за ер нь жоохон цаг аваад ин гэсэн учраас болоод шууд эхнээс явж байгаа шүү. 88 гэдэг өглөөний мэнд. Асамын өглөөний мэнд. За хантай холбогдсон. Тусгай утсан спикер дээр байна уу? Үгүй хөгжмөн дээр би яриад байна. Хөгжмөө салгачихгүй л айгүй жоохон хэцүү л сонсогдож байна да. За ямар ч байсан асуулт асууад үзье. 1960 онд Time сэтгүүлд гарсан нэгэн нийтлэлд Гондурасын ногоо алт гэж нэг зүйлийг онцолсон байна. Энэ юу байсан юм болоо? Цаг явсан. Хөлбөр өгөөдлөө үлээ. Хөлбөр өгсөн. За хөлбөр цэргийн дэглэм, авокадо, гадил гэсэн 3 хөлбөр үлдсэн байна. Аль нь юм бол? Авокадо. Биш юм байна. Холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Цэргийн дэглэмийг хэлээд унцсан штэ. Энэ чинь ерөнхийлөгч гэдэг хөлбөр байсан юм. Тийм нэрээ тий. Гэхдээ ямар ч авокадог намлаа. Тэгэхээр одоо 2 хөлбөр үлдсэн. Ерөнхийлөгч гадил гэдэг 2 хөлбөрийн юм болов уу? Алийг нь Гондурасын ногоон алт гэж хэлсэн бэ. Энэ за 77 77 38 83 гэдэг дугаарлаа холбогдноо. 88-6. Өглөөний мэнд гуйн бодлого. Өглөөний мэнд гуйн бодлого. За 3 дахь хүн хариултаа шууд авч олно. Эсвэл 2 хөлбрээс тааж олно. 1960 онд Time сэтгүүл гарсан нэгэн нийтлэлд Гондурасын ногоо алт гэж нэг зүйлийг онцолсон байгаа. Энэ юу байсан юм болоо гэсэн асуулт байгаа. Ерөнхийлөгч үү, гадил уу? Харин аль нь юм бол? Гадлын авчаа. Сони юм уу? Гондурасын гадил одоо ногоон байд юм баг та. Айгүй амттай байсан юм шиг үлээ. Байд юм шиг үлээ. За. Таны хувьд дараагийн асуулт. За. Ватикан улсын далбаан дээр дараах зүйлсээс аль нь байдаг вэ гэсэн асуулт байна. 4 хөлбөр хэлнэ. За. Ном, түлхүүр, илд, загас. За цаг явсан. Байдаг вэ гэлөө? Байдаг вэ? Байдаг юм байна те. За би харнаа. Даваадлаа ашиглаад болоод хараадах юм. За. 3. Ном биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Ватиканы дугуйн дээр ном лав байдаг юм байна. За өнөөдрийн асуултууд ер нь жоохон чангахан талтай гэж магадгүй шүү. 77 77 38 83 гэсэн дугаарлаа холбогдоод. За цэцэг багш. Нэлийн чангалыг гэж байна. За бүгд хамтдаа чангалуулцгаая. Өглөөний мэнд нэг хол байна уу? За өглөөний мэнд их бол доо. Өглөөний мэнд. Ватикан улсын далбаан дээр дараах зүйлсээс аль нь байдаг вэ гэсэн байна. Түлхүүр, илд, загас. Томоо хоёр түлхүүр зөрөөстэй баяр үргээ. Түлхүүр байдаг юм байна. За. Дараагийн асуулт. 800 адуутай, найр алаг, хүлэг морьтой, 8 настай, чагаа хүүтэй энэ ямар үлгэр вэ? Чагаа хөө. 8 настай чагаа хүүтэй. 800 адуутай, найр алаг, хүлэг морьтой. Аргаа түг гэдэг аав ялгоо гэдэг. Үлгэрч юу вэ? Харин юу вэ? Ноотон бургасыг ноцтол нөгөө ээжийн зодоод яа тэгээ сүүлд нь яадаг чинь. За. Яг мэдээлэл энэ да.
алтан юу лээ? Алтан толгойтой мөнгөн бүхстэй ям юу гэдэг лээ? За юу Хоёр нэрнэдэг бүх үгийн хэлчлээ. алтан мөнгө арга. Алтан мөнгөн арга. Баяр хүргэе. Яалчгүй мэдээд байдаг орж ирэх гэж сандралаа шүү. Одоо яалтын асуулт тий. За яалтын асуулт юу таарсан байна аа? Сонсох дуу таарсан байна. За хэдүүлээ эндээс ямар нэртэй дуу вэ гэдгийг хэлнэ шүү. За. За сонсъё. Тэмээ Ханарыг чихад хатнуудыг дээр тэнгэр газраа дээдэл гэдэг захиас томдослоо. Сүнтэй бодрын чулуун дотор сайдар нууцаж чадсан. Сүндэд бидийг ухаанаас нь суралцаж өслөө. За. Дууны нэрийг хэлэх юм тий. юу лээ? Тэмээ жингийн цоо болов. Тэмээ жингийн юм байна. За холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэрхүү л гэдэг. За За. баярлаа. За ингээд ялагч болох ч гэсэн уг нь бол дааж боломжийг алдчихлаа. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдсон шүү. За цэцэг багш чангалуулчлаа. Яг ялтлагч байлдээ даваа дээр чангалуулаад гараа авчлаа. За 9964 өглөөний минь. Өглөөний минь цагаан амарцсан уу? Сайхан Тэр амарсан. минь сайхан амарсан. За тогтхоо байна. За Тэр тогтхоо. минь. Хэдүүлээ нэг нь дууг тааж байгаа. Тэгээд сонсоод нэрийг нь хэлнэ. За. Ханарыг чихад хатнуудыг дээр тэнгэр газраа дээдэл гэдэг За. За мэдчих шиг байна. За гэж байна. Тоонот. Тоонот баяр хүргье. Баяр хүргье. Ийм гоё дуу байдаг. За дараагийн асуулт. Бэд Анжел Монголын уран сайхны киноны сахиусан тэнгэр нь хин юм бэ? Цагилсан. Хөөсөн тэнгэр нь за яг үннээр нь хэлэх үү? Дүрээр нь хэлэн дээ. Сахиусан тэнгэр нь юм байдаг шүү дээ. Цогтой байдаг шүү дээ. Цогтой байдаг. Баяр хүргье. Ялтын асуулт. За ялтын асуулт манай радиог сонсдог юм бол төвгүй хариулна. Vibe цац гэсэн урайтаагаар хамтран ажиллаж байгаа компани юу вэ? Нээ дэлгөө. За компани нэрийг хэлэх юм байна. Тий. Цаг явсан. Хөлбөр байгаа лөө. Хөлбөр байхгүй. Vibe цац. Vibes гэдэг нэг бүтээгдэхүүн байдаг те. Энэ За ямар ер нь компани Vibes гэдэг дунд байдаг. Тий. Тэр нь одоо аль компанийн хөл гэсэн үг. За аргун бүрд хүлээд ий. Коко эмсэс коко хөлөөс. Хоолцогдсон баярлалаа. Тэг сайхан хөрөөлөөрэй. За баярлалаа. За. За. За Улаанбаатар хотод 8 цаг 20 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчдад танилцуулаад үргэлжлүүлнэ. Хамтран ажиллагчаар Үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өдгөлтгүй идэвхтэй амьдрах суурайтаагаар NBL глюкозамин хондроктисульфат хамтран ажиллаж байна. За бид нар ч одоо яг баг байхдаа өвдөг ерөөсөө ингэ шалбархаагүй байдаг үе бол байгаагүй. Зүгээр л өдөржин шүнжин гүйж байгаа л бүдэрч унаал буцаал босч ирэл болоод байдаг байсан. Одоо ч бас тийм нас ялцгүй өнгөрчөж. За яг ингээл сууж байгаа л огцон босохоор тарах гээл дуурдаг. Эсвэл шатар дэшээ доошоо ялангуяа доошоо гэсэн үеэр өвдөх гэдэг. За энэ хэрэг түг гэсэн юм дуу гарч байгаа бол за энэ үе бодох насандаа орсон байна гэсэн дохио шүү. Эхний дохио. За тэгэхээр энэ эхний дохио байгаа дээр нь гялс одоо дараад авах хэрэгтэй. Хэрэг дарж ийм одоо гинт одоо ийм асуудал үүссэн бол NBL 60 гэдэг бэлтгэлийг хэрэглэх хэрэгтэй. За NBL 60 бол богино хугацааны яг ийм одоо илэрцийн ян одоо дарна. За NBL 80 гэдэг бас глюкозамин байгаа. За энэ бол одоо 90 гэдэг глюкозамин. За энэ бол илүү урт хугацаанд бид нар яалтчгүй нас яваад ирэхээр байнга хэрэгжилж явах шаардлагатай. Энэ тохиолдолд бол NBL 90 гэдгийг хэрэглэхийн шүү. За тэгээд мэдээж хэрэг үе бол байнга хайрлах хэрэгтэй. Үе хамгийн гол нь яг хэлж удаан түлждэг. Ерөөсөө өөрөө түлжих ерөөсөө боломжгүй байдаг зүйл юм байна. Тийм учраас заавал үений бэлтгэл бол хэрэглэх хэрэгтэй. За гэхдээ энэ дотор бас глюкозаминууд хоорондоо бас олон ялгаатай байна. NBL-ийн хувьд бол глюкозамин хондроотын MSM гэж юм гурвалсан ийм зэрэг одоо бүтээгдэхүүн зэрэг одоо ингээд одоо нэг дор агуулсан. За энэ утгаараа таны за нэгдүгээрт үений нөхөн тэлжилтийг сайжруулж байгаа. Хоёрдугаарт энэ өвдөлтийг багасгаж байгаа. Гуравдугаарт энэ одоо яатсан байгаа шүү дээ. Одоо яа гэдэг үлээ? Өрөвслийн дарах юм зорилготой. За тэгэхээр эргэн сэргийлтийн сайжруулах зорилготой ийм бүтээгдэхүүн. За NBL глюкозамин хондроотын сульфат бол Европын GMP гэдэг ийм стандартыг хангасан бүтээгдэхүүн. GMP гэдэг нь одоо хүний эрүүл мэндэд шаардлагатай бүхэл нарийн ийм заалт байдаг. За энэ одоо тухайлбал
За чихрийн шижинтэй хүмүүст глюкозамин жоохон асуудалтай байх гэдэг. Эсвэл ходоодыг өвтгөх гэдэг бол GMP стандартын дагуу ямар нэгэн ходоодод сөрөг нөлөө байхгүй. За чихрийн шижинтэй хүмүүс хэрэгжилж болох ийм одоо бүтээгдэхүүн шүү. За тэгээд ялангуяа ямар хүмүүс илүү энэ дээр анхаараарай гэж хэлмээр байдаг гэхлээр нэгдүгээрт нөгөө нэг спортоор хичээлдэг хүмүүс за фитнес хийдэг гэдэг ч юм уу тий хоёрдугаар жингийн илэтэлтэй хүмүүс маш сайн анхаарч байгаа. Ер нь биеийнхаа жингээс 1 кг-ыг хасахад үеийн дээр ирэх ачаал 4 кг орчмоор буурдаг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өвдгөн дээр ирэх ачаал бол тэгж сайн бууж өгдөг байх нь. Тэгээд саяхан нэг ярьж байсан юм аа манай нэг хамаатны хүн нас өндөр болоод тэгээд 10-аад жил баг нөгөө таяг тулж юун дээр явсан л да. Тэрэгцэртээр шахуу байсан л да. Тэгээд өөрөө юу гэж хэлж ийн гэхлээр ээдээ жингээ бити нэмэрээ үе даахгүй айгу хэцүүдэлтэй байдгийн шүү гэсэн. Тэгэхээр жингийн илүүдэлтэй бол та үеэ хайрлах нь зүйтэй ах нэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 T4 50 50 гэсэн дугаараас авна. 77 T4 50 50 бүх хэмээ сангуудаар NBL глюкозамин хондроитын сульфатыг хамт зарж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн сөсөгчийг авъя. 8811 өглөөний минь. Өглөөний минь очроо. Өглөөний минь очроо. Эхний асуулт. Vibat Saц гэсэн үрэтээр хамтран ажиллаж байгаа компани ямар компани вэ? Vitafit хоо. Vitafit юм байна. Баяр үргээ. Зөв юм байна. За дараагийн асуулт. Өртөө хүний жаргалыг өдрө болгон мэдрүүлж, өгсийн сайхныг өдрө болгон хилнэ. Ижигээ харилж явхад би алцахгүй, ижи минь та надтай шүтэн билээ. Энэ ямар хамтлагийн дуу вэ? Юу вэ? Гурван бүдүүн билүү. Гурван бүдүүн яа. Баяр хүргэе. За дараагийн асуулт газар зүйтэй холбоотой. Европын хамгийн урт гол юу вэ? Ялтай асуулт те. Яа, би ярилцах уу? Гурав дээр чи ярилцдаг. Ямар голоод дотор ч нвэн толгой дотор эргэлж байна. Би бол нэг ярилцъя гэж бодохгүй, аргуул ярилцъя гэж бодож байгаа юм байна. Аргуунтай ярилцъя. Цэцэг өнөдөр чинь чаглансан. Би чимээг л уучлаарай. Аргуухтай ярьж болно уу? Төхөөлж гэж болно шүү дээ. Би бол хувьдаа жоохон чаг байна. Орсын гол байдаг л. Зүг байна да. За цаг дууссан байгаа. 3 2 аль нь лээ? 1. За хулбарыг яг эцлээ хэлэхгүй л тасаллаа. Хөөе хурдан хэлээч. За. Дунаа. Баярлалаа өдрөөс яхан хөрөлөөрэй. Орслоо гэж байгаа Дунаа гэх ямар сонин зангаж байна. Харин амар эргэлзэж юм шиг байна тий. Одоо цэгийг хангална гэхээр цэгийг сайгаад бүгд жирэн жоох нь эвгүй сандарцгаад байгаа юм шиг байна. За дараагийн асуугч 9680 өглөөний минь. Өглөөний минь сайн байцгаана. Инхээ байна. За инхээ. Өглөөний минь. Европын хамгийн урт гол юу вэ? Оросд байдаг бол юу вэ? Ижил мөрөн, Волго мөрөн. Ижил мөрөн гэдэг байх уу? За одоо ингээд манай хүүхдийн төрчихсэн Ярослав. Ярослав. За одоо ингээд очроо харамс. За дараагийн асуулт. Цэсрээс урвсан найзыг нь хэн гэдэг вэ? Ахад хэлтэй сонсохгүй. Цэсрээс урвсан найзыг нь хэн гэдэг вэ? За одоо юунаас урвсан? Цэсар. Агуу Цэсар. Цэсар. Урвсан найз наа. Хэн гэдэг вэ? Бүгд л урвсан шин. Араас нь хамгийн гол нөгөө юуг нь хэлж байгаа ихтэй сүүл далсныг нь хэлж байгаа. Сутга зоодгийг. Араас нь утгалчихсан байдаг. Чи мэдхгүй байна баярлалаа. Найз ихэд ч бас хэцүү дээ. Хүүхдэн ч гэж магадгүй гэж ярьдаг. За өдрөөсөө хамруулаарай. За дараагийн сонсогчид 77 78 83 гэсэн дугаар дээр хүлээж авч байгаа. За комментээр зөв хариултууд ороод ирсэн байна. За дараагийн сонсогч 80 86 өглөөний минь. Мөс гурван байна. Өглөөний минь. За Цэсрээс урвсан гол хүн хэн бэ? Араас нь хутга дурчигдэг. Брутус. Баяр үргээ. Эту Брутус гэж хэлдэг. За дараагийн асуулт. За дараагийн асуулт нэгэн дуу таахны. Энэ дууг та юу агаад нэрийг хэлнэ. За жоохон чангалж байгаа сонсъё. За энэ ямар нэртэй дуу вэ? Цаг явсаа. Энэ чинь юу штэ нөгөө тугаагийн нүүдэл толгойд дуу штэ. Юу гэдэг вэ? Цаг явж байгаа. Яг нэр нь орж ирэхгүй. Одоо тэгээ яана цаг явуулаа. 3 2 юу хаа. Энэ 60 цагаад үзвэл.
60 За баяр үргье. Ямар ч юм ороод ирэх боллоо. За дараагийн асуулт ингэсэн байна. Дэлхий дээрх хамгийн урт газар зүүн нэр томьёо аль улсын нутагт байдаг вэ? Нэг аав нэртэй юм шүү дээ. Харин ээ. Аль улсын нутагт эсгэр дээр энэ байршил байдаг вэ гэсэн үг. Энэ жоохон төхөлөд өгчөөш нөгөө нэг 70 үсгтэй юу гэдэг вэ тий? 85 үсгтэй юм байна. Харин чи хаана байдаг вүлээ? Жоохон төхөлөд өгчөөш. Африкт уу юунд уу? Европт. Азийн нэр гэж Азийн нэр гэж гэнэ. Азийн юм байна. За 3 2 1 юу үлээ вэ? Энд бас нэг байдаг шүү дээ. Нөгөө нэг яасан нэг бүгд тоглосон толгойд юу үлээ юм. За тэгээд 3 2 1 дуустай. За таслая. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлаа. За ингээд орж ирсэнгүү учраас тасаллаа. 85 үсгтэй ийм амар нэршилтэй нэрээ. Хэлэх гэж бүр хэл хугарахаар юм л шүү. Чи бас хэд хэдэн газар байдаг санаж байна. Тэр ийм урт нэртэй газар тий. Тий. Манайх нэг тийм газарт болмоор юм уу? 9093. Асамно. Өглөөний Сайн минь. байна уу? Өглөөний минь лавга байна. За Сайн лавга. юм дээ. Дэлхий дээрх хамгийн урт газар зүүн нэр томьёо аль улсын нутагт байдаг вэ? Цаг явсан. Аз тийм тий. Азаас нэг улс нэрлэх нь байна. 3 юм болоо. А? Иран. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь хүнээ авч явах шиг байна тий. За манай цэгийг ээлж хангалгаа. Гайгүй чанга гэж явж байгаа. Ер нь хөнхөн асуултууд бараг л оруулахаа байсан биз дээ. Аргун бас яг тиймэрхүү юугаар явж явах шиг байсан. Үгүй шүү дээ. Би дандаа би өстө бүгдийн бүр хөлбөртөө дандаа хэлж Аа. Надад заримдаа асуултууд нь хүн санагдчих. 9013 өглөөний минь. За. Та 3 дахь хүн болж байгаа хариултаа авч болно. Дэлхий дээрх хамгийн урт газар зүүн. За. Энэ бол Таиландд байд юм байна манай. Таиланд гэдэг нэ. Таиланд юм. За таны хувьд ихний асуултыг асууя. 8 жинд дэлхийн авраг болсон цор ганц боксч хэн бэ? 8 жинд дэлхийн авраг болж исэн цор ганц боксч хэн бэ? Гадаад хөлөө. Гадаад яхна. За Монгол 8 жил дэлхийн авраг болсон байхгүй баха. 3 2 нөгөө 2 билээ. 1. За дэлхийд өнөөдрөө ярьж санаж чинь өдрийг сайхан өнгөрүүлээрэй холбосон баярлаа. Майк Тайсон юм байна. За. Биш юм Майк байна. Тайсон бол хүнд жинтл нэлээд аврагдaltaж байсан те. За Жингээ ингэ солиод байдаг тамир чи хэн байж болох вэ гэдэг. Чи нэлээд дуулаа шуган тайлх хүн байсан да. Ерөнхийлөгчийн сонгуульд ирдэг шээдсэн баг тий. Тэгэхээр баг ойлгомжтой болох гэдэг нэг. Ингэж идэхүүж үгүй. Тим хүн баг байх те гэдэг. Өглөөний минь дээ. За хайн цааш ч өнөхөр сул дуутай үе шүү дээ. За 8 жинд дэлхийн авраг болж исэн цор ганц боксч хэн бэ? Манне Пакьяо юм шиг. Мөн штэ. Манья Пакьяо гэдэг байх уу? За дараагийн асуулт. 1828 онд аль модны холцоос аспирин имийг гаргаж авч исэн бэ гэсэн асуулт байгаа. 4 хувилбар хэлнэ. Хус 1828 онд модны холцоос аспирин имийг гаргаж авсан юм байна. Энэ мод нь хус уу, хуш уу, бургас уу, царс уу? Цаг яасан? За царс юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Ингээ хамаг ялагч болдог аврагуудаа бүгднийг манай цэцэг баг жаргаж гинөө. Бар бүгднийг хүмүүсээ бүгдээ моос уура гаргаа. Харин ингээ 2 өдөр амарчгаар ингээд амир цаанаас хүн ууралмар санагдаад байгаа юм. Ууралмар. Өглөөний минь жижиг олдоод. Өглөөний минь дээ. Хүн алцаа цэцэг их чинь уурдаа шүү. Саналч за асуулт. За. Нэг оронтой тоог юу гэдэг вэ? Цаг явсан. Нэгж. Нэг оронтой тоог. За нэгж гэдгээр нь авъя. Нэгж гэдэг нь нэг бодлын зөвлөлтөө. Баяр үргээ. Дан гэж хэлүүлэх гээдээс юм уу? Хөлбөрлөжсэн баг тийм. За дараагийн асуулт. Могоон үр төлийг юу гэдэг вэ? Буа.
10 секунд. Бас л чавтсан. Зогоо. Зоо гэдгээ. Хүнд асуусан ч гэсэн унахгүй гэж байна. За тэгвэл дараагийн асуулт цаглавар гэж юу хэлдэг вэ? Цаглавар гэж юу хэлдэг вэ? Цаглавар. За. Цаглавар гэд. Нэг цагаан сарын үеэр л бид нар маш их хэрэгэлдэг дээ. Цаг дууссан байна. Ухаантлан. А? Ухаантлан. За цаанаас нь тусалж явах шиг байна тий. За. Цагт. Цагийн бичиг. За авъя. За ч юу. Баяр үргээ. Баяр үргээ авъя. Ялагчаар тодорч байна. За За өнөөдрийн манай анхны ялагч. За нэлээд ууртай байсан ч даваад гараад ирлээ манай хөө. Жижиг бол. намайг давж гарч ий шүү. За хүн алзынхаа нэрийг нь бичээд авчнаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За Холбогдсон баярлаа. арай ганцхан ялагчтай хам шээстэй. Тэгвэл хүн алс маань бомпар ижихрийн ялагч болно шүү. Ганцхан ялагчтай байх юм биш үстэй гэдэг чинь дараагийн асуултуудаас чанга юм байна. Үгүй гэсэн үг. Яг зөв. Би энэ төл тайлж уншаад байгаа байхгүй. Ийлэндэ гэж. За манай дэмжин ажиллагч Menopause. Эргэлтийн хөрөнгийн зээл Menopause бизнес эрхлэгч нартаа 100 сая хүрлэх эргэлтийн хөрөнгийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй шуурхай олгодог бөгөөд зээл авах бүрс зээлийн хугацаа нь уртсаад зээлийн хөө буурдаг юм онцлогтой юм байна. За тэгэхээр зээлийн доод хүү нь бол 1.5% хүүтэй юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 181122 гэсэн дугаараас авна. 181122 Menopause дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. За 77 38 83 гэсэн дугаар руу залгаарай. Дараагийн сонсогчоо хүлээж байна. Ялагч болох энэ хүнд асуултуудыг даваад гарах хүн байна уу? Яа. Хүн алтай Ан хүн асуултаар зугуулсан. За одоо хүн залах. 96. Байна уу? Байна. За өглөөний минь хинтэ холбогдсон? Алтай. 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 Ямар асуултан дээр явж байгаа вэ? Тийш дээ. 8 жинд. Биш. 1828 онд аль модны холцноос аспирин нэмийг гаргаж авсан бэ? Хус, хуш, бургас гэсэн гурван хэлбэр үлдлээ. Хуш биш юм байна. Холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Одоо ингээ 2 хувилбар үлдлээ. 3 дахь хүн аав нь хариултаа авч болно. Эсвэл таагаад хэлж болно. Энэ асуултууд нэрэл хүмүүсийг амирх унгаж ин да. За шууд хариултаа дараагийн хүн авч болно. 94. Аспирин ч нэг модны холцноос гаргаж авдаг юм байна. Байна уу? Манай өглөөний минь одоо байна. За одоо Тэний минь дээ. 1828 онд аль модны холцноос аспирин нэмийг гаргаж авсан бэ гэж байгаа. Хус, бургас хоёр үлдлээ. Бургас. Хус баха. Хос биш юм Хос биш юм байна. байна. Бургас байсан байх шүү. Баяр үргээ. Би ямар хэцүү асуулт асууя. Ёстой зодж давж ин да. За дараагийн. За тэгвэл За бас толгой хэрэгэлсэн асуулт. Яа. Дахиад хийсэн асуулт. Фаренгейтийн хитэн хэмд ус буцалдаг вэ? Баларсоо. Фаранг гэхээр чинь мэдэхгүй бол явчихна тий. Цэс юм бол 100 гэдэг тий. Цэс 100 гэхээр чинь фаранг хийдэг юм болоо. Фаранг чи илүү байдаг үлээ. Илүү байдаг аа. 200 хэд мэд юм болоо. 210 мар багтай. Баяр үргээ. Ямар сайн бууж байна. 212 дуусалт юм байна. Бүрсөө. Ерөөс давж гарахгүйсэн даваад даваад. Баада дөрүүлчих юм бол одоо. Би бүр зүгээр шанс сарай гэж бодож байсан. Энэ хүн бол үнэхээр шанстай байна. За дараагийн асуулт. Өрнөх хороолол аль дөрөвт байдаг вэ? Өрнөх хороололоо. Өрнөхтан битгэхгүй юм аа. За өрнөх хороолол аль дөрөвт байдаг вэ? Хотын төв болны 6 дөрөвтэй байхгүй юу? А? Чиг мэгээр дөхүүлэх юм байхгүй юу? Тэгэхээр чи хилээд өгцөнтэй ялгааг л болно л доо. Өрнөх хороолол. Цаг дууссан байдаг. Баян дөрөвт өрг юм байна. Ёо! Супер. Яа! Хэлхэвдээ. Яа! Би бүр яг ийм хөл хармаар байсан юм. Цэг. Баяр цэгийг уур гардлаа. Нэр нь хэм блэ? Од. Баяр үргээ одоо. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Үнэхээр супер байлаа. Яа. Адтай л.
Тийм байна. Та бол өнөөдөр жинхэнэ од байлаа. За. За. Гоё. За 77 77 38 83 гэдэг дугаар руу орж ирээд одын энэ амжилтыг үргэлжлүүлэх хүн байна уу? За одоо уур марцсан юм чи амархан асуулт асуусан. Ахаа шандсгүй нас гэ. Харин тий шандсгүй юм байна. 95 Сая ихтэй бас. Өглөөний мэндээр сая ямар амар хүн бэ те. амар юм бэ те. Амар. Амар. За таны үед ихний асуулт. Хатан булаг, өргөн, мандах зэрэг сумууд нь аль аймгийн сумууд вэ? За амар орхон байгаа. Хатан булаг, өргөн, мандах. За одоо гайг уур гарцсан гэж үзэж байгаа юм чи төгөлж үгүй говьтой л аймаг байна. Яа. Дорногоо. Яа. Баяр үргээ. За дараагийн асуулт нь Harry Potter үздэг үү? Harry Potter за харна. Тэгвэл онцсон юм шүү. Harry Potter цувралын Ron Weasley гэдэг нэг найз нь байдаг тийм ээ? Ээжийг нь хин гэдэг юм бэ? Ron Weasley-ийн ээжийг хин гэдэг. За дуус би Ron-оос буцаад уурлаа ш. Жинхэнэ хавар болж цэцэг хавар хоёрын ааш. Маш сайш нахилсан аа. Намрлаа. Мэдхгүй байна. За, болгосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Би өөрөө Ron Weasley гэдэг нэрийг санахад л та би үнэхээр Harry Potter мэддэг гэж бодсон чинь Ron Weasley-ийн ээж гинэ. За, одоо би комент чүгөө сууж ин хамгийн түрүүнд яг зөв хариулт бичсэн хүнийг шагнана. Ron Weasley-ийн ээжтэй гэдэг юм уу те? Юу яриад байгаа? Мэдгүй чи гэр бүлэрээ. Тийм үү? Тий. За, манай юма хэрэг тодорлоо. Баяр үргээ. Мундаг юм байна. За 77 38 83 гэдэг дугаар руу залгаж орж ирээд ээжийнх нь нэрийг хэлэх шандастай хүн байна уу? Яа, жинхэнэ шансын шалгаж үзүүлж ин да. Манай. За, хоёул хамтран ажилтнаа танилцуулах цаг болсон байна. За тийм. Дараа нь авъя. Манайхан харуул харж байхгүй да, тийм ээ. За манай нэвтрүүлэгтээ Ариг банк 5 тэрбум төгрөг хүртэлх бараа татан авах барьцаагүй зээллээр хамтран ажиллаж байна. За би одоо ингээд нөө Voyage-таас ажиллаж исэн. Ер нь өөрөө бас нэг худалдааны бизнесээс хийх гэж оролж исэн. Энэ одоо яг бизнес худалдаа эрхлэхэд хамгийн том одоо ингээд асуудал бол ерөөсө бараа тасрах. За бараа тасрал бол зүгээр бизнес үнэлөөл гэсэн үг. Ерөөсө бараа тасалж ерөөсө болдгоо. За тэгээ бараа тасалчих гад байдаг. Яг тэгэхээр бид нарт чинь эргэлтийн хөрөнгө бол хангалттай бизнес эрхлэгч ялангуяа эхэлж байгаа хүмүүст бол хэцүү байдаг. За тэгсэн чинь Ариг банк 5 тэрбум төгрөг хүртэлх барьцаагүйгээр танд зээл болгох ийм нөхцөлийг хийж байгаа. За Ариг банк бол энэ жилээ бол ерөөсө яаж байгаа худалдааг дэмжих жил болго зарлж байгаа маань. За энэ одоо ангийнхаа хүрээнд 5 тэрбум төгрөг хүртэлх барьцаагүй зээл эхлүүлж байна. За тэгэхээр энэ 5 тэрбум хүртэлх зээлийг ямар ч үйл хөдлөх юм барьцаагүйгээр хурдан шуурхаа олгоно. Хурдан шуурхаа гэдэг нь зээлийн шийдвэрлэх хугацаа бол 2-5 хоног гэж байгаа. Энэ их мөнгөнд дүнд энэ дайны хоног бол өстой үнэхээр нэрээ зүгээр л нэрээ бараг секундын хугацаа шүү дээ. Тэрнээс ч 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг бид нар өмнө авахын тулд ямар их бичиг цаас, ямар их гар хөлийн үсэг, ямар их барьцаа тэгэл ингээл асуудал болдог байлаа. Барьцаалах гэхээр барьцаа нөгөө мөнгөнд дүндээ хүрдгүү гэдэг ч юм уу тий асуудалтай байсан. За энэс гадна хугацаа нь 12-оос 24 сар хүртэлх хугацаанд танд олгож байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан учраас номингийн харилцагч та бүхэн энэ зээлийг нээлттэй байгаа юм байна. Бусад худалдааны салбарын бизнес эрхлэгчид ч мөн Ариг банктай холбогдох боломжтой. Номин яг нөгөө зарагдаж байх хооронд нь дахиад тэр бараагаа нийлүүлж явах хэрэгцээ байгаа гэдэг шүү дээ. Тэгвэл энэ хэрэгцээгээ та Ариг банкаар шийдүүлж болно гэсэн үг. За тэгээд хотлайн буюу 24 цагийн турш 70 10 техник гэсэн дугаар руу залгахад холбогдох юм байна. 70 10 техник. За мөн Facebook-аас Ариг банк гэж хайх юм бол аль байсны хуудас гараад ирнэ. Харин Ариг банк цэгмэн гэсэн вебсайтад хандах юм бол дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгээд Улаанбаатар хотын салбаруудаар за мөн Дархан Эрдэнэтийн салбаруудаар та энэ хүү зээлийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Ариг банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаа. За тэгэхээр танд үйл хөдлөх байхгүй байж болно. Гэхдээ зориг хөдөлгөөн хүсэл байвал Ариг банк танд итгэж байна. За ямар гоё. Худалдааны салбарыг дэмжигч Ариг банк. За баярлалаа. Дараагийн зөвсгчийг авъя. 97 өглөөний мэнд. Өглөөний мэнд баяраа байна. За өглөөний мэнд баяраа. Эхний асуулт. Harry Potter цувралын Ron Weasley-ийн ээж хэн гэдэг вэ?
Моли виз. Моли үзлий гэдгээ баяр үргээ. Шандастанад л орж ирж байна да. За дараагийн асуулт ийм байна. Тим үгүй гэсэн хувилбараар хариулна. За. Уран зургийн төрөл Олимпиад ордог байсан уу? Үгүй. Холбогдсон баярлаа. Тим юм байна. 1912-оос 1948 оны хооронд уран зургийн төрөл Олимпиад ордог байжээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Энд дээр нэг жоохон бодож байгаа зөрүүлээ тим гिचхээс юм да. Угаасаа л үгүй л гэж хариулахаар асуулт шүү дээ. Нөгөө манай оролцогч хин блэ? За хүмүүс тэгж бодож байгаа. Тэгвэл би тэгнэ гэдэг оролцогч хин блэ? Тэр юу локер бол яг болохоос. 94 өглөөний минь. Өглөөний минь. Даваана. Даваа. За Тэр даваа. минь. Эхний асуулт. CEO сүлжээ дэлгүүр хэдэн оноо үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? CEO. За Монголд анхны салбараа хэдэн онд нээсэн бэ? Тэр одоо тоолно. 2000 шүү. 18 болоо. Йоо! Энэ хүмүүс шандастагийн дуудсан шандастаанууд нь орж ирээд. Болж байна. 2018. Яг зөв. За дараагийн асуулт ийм асуулт байна. Дуундаа уураад уйлдаг 7 хэлээр ярьдаг нуур ямар нуур вэ? Асуулт ойлгосон тий? Ойлгосон. За. Дуундаа уураад уйлдаг 7 хэлээр ярьдаг нуур ямар нуур вэ? 3 2 1 За байдгүй. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэг дуул асуугаад ах шиг байна тий. Би цэгийг орчуулж үгээ. Шандастаа чинь энэ үдэ гэж байна. Яан л та. За нэг дуутай холбоотой, эсвэл дууны домогтой холбоотой, нуурын домогтой холбоотой юм байна. 88 28 өглөөний минь. Байна өглөөний минь мөхтэй байна. Өглөөний минь. За. Дуундаа уураад уйлдаг 7 хэлээр ярьдаг нуур ямар нуур вэ? Чиний амар нэг аймшиг ингээд цагнаа бахна шаялгой түрээд идэх. За. Дуут нуур. Баяр үргээ. За. За дараагийн асуулт. Санхүүгийн асуудалд орсон хэсэг хүмүүс тоглоом тоглох санал тавиад тоглоомын үеийг мэд давах тусам мөнгө хожих магадлал нь нэмэгддэг тухай өгүүлдэг энэ кино ямар кино вэ? Squid Game. Баяр үргээ. Нутггүй гарлаа хүлээгээс. За, ялтын асуулт. За ялтын асуулт дуу таарсан. Дууны нэрийг хэлнэ. За сонсъё. Хүн байхад. Сонсъё. За. За юу гинэ? Хатын оройгоор л хатны. Хатын оройгоор. Шандастай хүмүүс шандастай л байдаг юм байна. За баяр үргээ. Ялчаар тодорч байна. Гайгүй өнөөдөр ороод ирлээ шүү. За мөх жаргал баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За одоо нэг юм уу хоёр асууж авчаа тэгээд рандом байдлаар ялагчаа тодруулж бомпари гэсэн гой бэлэг өгнө. Вау. За. За 77 37 38 83 гэдэг дугаарлаа оруулнаа. 86 89 өглөөний минь. Байна уу? 86 89. Бай. За. Өглөөний минь. За, эхний асуулт. Одоогийн улсын хурлын нийт хэдэн эмэгтэй гишүүнтэй байгаа вэ? Цаг явсан. Яа. Вот. Бууданда. 126 гэдэг чинь 36. 36 төгсөн байна. Гэтэ арай биш ээ. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Нэг хоёр хүний зөрөөтэй бол яг авъя. Өнөөдөр одоо сайхан нэг юм уу хоёр юм уу гэдэг. Нэг хоёрын дотор авнаа. За 77 38 83 гэсэн дугаарлуу заалгана шүү. 88-3 холбогдлоо. Өглөөний минь. Ууцнаас орчлаа. За.
коммент харнаа. Хэрэгуулгүй давлаа шүү л гэсэн. Шандас л гэж байна. За одоогоор 3 ялагч байна. Жижиг хүн алз, мөнх шаргал, од гэсэн 3 ялагч. Шандастай 3 ялагч тодорсон байна. 89-5. Өглөө нэмд Эрдэнэтана. Өглөөний мэндэ. Одоогийн улсын хурал нийт хэдийн эмэгтэй гишүүнтэй байгаа вэ? Сая 36 гэдэг онцлоо. Тэгсэн. Кэрийн дотор аавн хэрцэн 39 юм болоо. 39 биш юм байна. Холбогсон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За ингээд одоо 3 дахь хүн маань энэ асуултан дээр орж ирэх нь хариултаа авч болно, эсвэл төхүүлээд хилжиж болно. 77 87 38 83 гэдэг дугаар руу залганаа. Пөөх энэ асуулт таарсан ба шууд унахны азтай байж гинэ. 80 30 өглөөний минь. Сайн байна. Өглөөний минь. Өглөөний минь. Хинтэй холбогдвоо? За. Танад ажлын дээр төлөвшөө. Одоо ямар хариулт асуух. Одоогийн улсын хурал хэдэн эмэгтэй гишүүнтэй байгаа вэ? Цаг явсан. 42 биш 32 юм байна. 32 зүгээр л 32. За. Тийм та 3 дахь хүн байсан учраас байна уу? Сүлжээ оноод байна. Тэгээд байна. Та гэхдээ сая 3 дахь хүн болсон учраас хариултыг нь хэлээд дахиад асуултанд хариулах боломжтой. Хариулах уу? Яа. За тэгвэл ийм асуулт байгаа. Одоо нэгэн бичлэгийг хэдүүлээ сонсоод энэ бичлэгийг ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэдгийг хэдүүлээ таана. Ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ? YouTube хуудас байсан ч болно, Facebook хуудас байсан ч болно. Яг ямар нэртэй хуудасаар цацагдсан бэ гэдэг нэрийг хэлхий. Сонсох уу? За. Харин намакара орхойга кари тиммигой хөрхөн бай. Харин намакара орхойга кари тиммигой хөрхөн. За, энэ ямар нэртэй сувгаар цацагдсан бэ? Цаг явсан. За энэ ч нөгөө антикулээ одоо ахын ч одоо өгшүүн ийм шин залуу хийж тэгэхгүй байна. Яруу цаавын толгой бүсэхгүй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Холбосон баярлалаа. за манай хэсэг уран бүтээлчид нэг хакас бүсгүй дуусан дууг дойлоод идэг те. За, юу яа? Одоо ялагчаа тодруулах 8:49 минут болсон байна. 3 хувилбар үлдсэн те. 3 хүн үлдсэн. За тэгэхээр жижиг хүн алц, од мөнх шаргал. Чи наанаас эргүүлэх чинь би эндээс эргүүлэх чинь. Чи эргүүлчих. Би энэ дээр зүгээр хийгээд. Би эндээс дарлаа. Миний энэ дэлгэцийг минийхийг найруулагч маань жишээлэх боломжтой байлаа. Ямар ч гэсэн эндээсээ бичээд бэлдсэн байна. За 1 2 3 АИ гэдээ дарлаа. 3 удаа дарах уу, 1 удаа дарах уу? Гэхдээ 1 удаа л дарна шүү дээ. Энэ чинь ингээд гоё ингээд харагдаг. Хин бэ? Цэнхэр өнгөтэй жижиг хүн алц дээр таарлаа. Баяр хүргэе. Яг гоё таарсан бэлгээ авлаа. Бомпарын ирж аваарай жижиг хүн алзаа. За энэ түрээд манай нэвтрүүлэг өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх цаг болжээ. Дахиад давтан хэлье. Хүн алз, од, мөнх жаргал гэдэг энэ 3 хүн бол өнөөдрийн хувьд бол үнэхээр шандастай байлаа. За нэвтрүүлэгтээ хамтран ажилласан үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-ийн хамт хөдөлгөөний эрхчлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суурьтай NBL глюкозамын хондрогтын сульфат хамтран ажилласан. За мөн Ариу банк 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэллээ гэсэн суурьтайгаар хамтран ажилласан. Сонсогчдод үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээг үлээн сонсороо. 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа Цэцэг.